Хамтдаа бүгдээрээ Лук номын 22 дугаар бүлгийн 24-өөс 29 дугаар ишлэгийг 30 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Лук 22-ийн 24-өөс 30. Лук 22-ийн 24-өөс 30. За би чангаар уншъя. За та нар дотроо надтай хамт бас бичээсээс уншаарай. Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаарч маргаан дэгдэжээ. Тэр тэдэнд харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд ирэх баригчт нь буянтнууд хэмэгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн мэт болог. Удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж юу? Харин би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. Намайг сорилтод байх үед миний хажууд байсан хүмүүс бол та нар юм. Миний эцэг надад хаанчлыг өгсөнчлэн би та нарт өгнө. Та нар миний хаанчлалд ширээнд минь идэж уун Синтид залран Израилийн 12 овгийг шүүх болно. Аамен. Хамгийн агуу нь баймаар байгаа л эхлээд хамгийн өчүүхэн нь бол гэдэг сэдвээр өнөөдөр би эзний үгийг хуваалцъя. Хамгийн агуу нь баймаар байгаа л эхлээд хамгийн өчүүхэн нь бол гэж. За тэгэхээр та гайхчихж магадгүй. Яагаад өчүүхэн болох ёстой гэж? Агуу нь баймаар байгаа бол яагаад өчүүхэн болох ёстой гэж? Хүн чинь ингээд үргэлжил ингээд дээшээ өстой үргэлжил агуур угаал тэмүүлэх ёстой байтал тийм ээ бүр ингээд өчүүхэн лүүгээ бууна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ гэж. Бид нар бүгдээрээ л өөдөө матсаж байгаа. Ямар нэгэн байдлаар зоригтой хүрэх, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх, амжилтанд хүрэх, бусдаар одоо хүндлэгдэх, тийм ээ бусдын дунд одоо нэр хүндтэй тооцогдох, тийм ээ амжилттай яваа гэдгээ бусдад бас харуулах, гайхуулах хүн болгонд нэг ийм хэрэгцээ байдаг. За тийм хэрэгцээ байтал би яагаад өчүүхэн болох ёстой гэж. Өчүүхэн байхын тулд энэ дэлхий дээр би одоо хүн болж мэндэлсэн бол эн чинь буруу байна гэж та бодож иж магадгүй. Өнөөдөр бидний эзэн Есүс Христийн үг бидэнд амьдралын нэг чухал мэрэгэн ухааныг заадаг. Аливаа амжилтанд хүрсэн хүмүүсийн яриг та нар зөндөө сонсч ирсэн баг. За тэдний ярьдаг тийм ээ. Би доороос нь эхэлж ялаа гэж. Би бүр 0-оос эхэлж яасан гэл. Тэгээд нэг мэтгэд би ингээл өдрөөр хичээж явсаар агаал амжилтанд би хүрсэн гэл олон хүмүүс тэгж ярьдаг те. Та нар мэднэ алдарт жүжигчин Оскарын шагналт те хамгийн их одоо кино хийсэн. За тэгээд одоо нөгөө бүх ингээд одоо ясаа хугалсан орлон тоглогчгүйгээр одоо хүнд элементүүдийг хийдэг гэдгээр алдартай Жеки Чан нэг удаа ярьжсэн те. Намайг залуу байхад анх кино хийгээл жүжигчин болоод ингээд кино хийгээл эхэлж хахад хүмүүс ингээд чи нэг л өдөр Оскар авнаа Жеки гэл ингээд хэлдэг байсан. Тэр үед нь би хэлдэг байсан те. Юу Оскар те. Тэр Оскарын төлөө би яваагүй. Би зүгээр л өдөр бүр юмаа сайн хийхин төлөө л би явсан. Харин нэг мэтгэд би Оскарт хүрч очсон байсан. Тэгэхээр ингээд Оскарыг бодож явна гэдэг бол дэмий. Харин өдөр бүр яг урдаа байгаа юмыг итгэмжтэй ингээд алхамаар хийгээд явах нь л хамгийн чухал шүү. Тэр үед Оскар чамд аяндаа ирдэм аа гэд. Жеки Чан тэгж ярьсан байсан. Яг тэр яриаг нь би өөрийнхөө Facebook нүүр номон дээрээ постаж тавьсан байдаг. Нэрэл тийм. Тэгэхээр Библийн зарчимч гэсэн яг үүнтэй адилхан зүйлийг өнөөдөр бидэрт ярьдаг. Яагаад тэгэхээр Есүсийн шавнырын дунд яг бидний хэн нь агуу юм бэ гэдэг маргаан өрнөд ирсэн. Есүсийн шавнырын дунд тийм маргаан өрнөд ирсэн. Яагаад тэгэхээр Есүс үйлчлээ эхлүүлээд 3 жил орчим Израилийн хот тосготоор яваал Тэнгэрийн хаанчлалын тухай номлоол, өвчнүүдийг эдгээгээл, муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүсийг чөлөөлөөл, Есүсийн алдар нэр цуурайтаал, алдаршаал, од болоод ингээд Есүс бол өстой явж игж байгаа шүү дээ. Тэгэд эцэст нь бол хүмүүс юу гэж бодсон гэхээр Есүс бол яг Бурхны аврагч юм байна. Бид нар энэ хүнийг барьж аваад яг хаанаа болгоё. Тэгэл Ромын колоничлоос манай улс индипендент буюу тусгаар тогтносон улс болоод ингээл Давидын хаан Синтиг энэ Давидын удмаас төрсэн энэ хүүн ингээл одоо засаглаад манай улс одоо ингээл амар сайхандаа жаргах юм байна гэдэг юм улс төрийн талаар Есүсийн одоо ажил амьдралыг хүмүүс шууд бодож эхэлсэн байна. Тэгээ үүн шиг ийм агуу одоо иш үзүүлэгч алга байна, залуу хүн байна, мундаг номлогч байна, олонний хайр хүндэтгэлийг хүлээж जैन те. Одоогийн яриагаар ярих юм бол одоо сонгуульд өрсөлдөх юм бол чи шууд гарлаа гэдэг шиг те.
сонгуульд үзээч те. Багийн дарагт үзээч. Хорон дарагт үзээч гэдэг ч юм уу. Эсвэл ядаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хоролд үзээч. Эсвэл их хоролд үзээч. Чи өстө одоо хотод орох юм чи өстө яг гарна гэдэг. Яагаад гэвэл ард түмний донд чиний тухай одоо чиний нэр хүнд чиний рейтинг бол амар өндөр явж байгаа байхгүй юу. Судлаач нар судалгаа хийгээл гаргаад ирсэн чинь одоо тэр үеийн нийгэмдээ одоо ингээл Есүсийн нэр шиг одоо өндөр нэр бол ер нь байхгүйсэн. Тэгээ Иерусалимд байдаг тэр тэргүүн тахилчдын нэрнээс тэр олон раби багш нарын нэрнээс фарисей бүлгийн тэр олон одоо номлогч нарын нэрнээс Есүсийн нэр хамгийн өндөр нь тэнд явж исэн байхгүй. Яагаад гэвэл Есүс зүгээр нэг юм номлогч байгаагүй. Есүс үнэхээр муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүсийг эдгэж исэн, чөлөөлж исэн. Өвчтөн хүмүүсийг үнэхээр эдгэж исэн. Есүсийн үйлчлэл дээр маш олон гайхамшгууд болдог байсан. Тэгээ түүний сургаал нь үнэхээр зүрхэнд ордог байсан. Тийм учраас хүмүүс үнэхээр Есүсийг сонсох дуртай, Есүсийг дагах дуртай. Хаана Есүс явж гэн тэнд газар нь дандаа олон түмэн бүчсэн. Сүүлдээ бүр Есүст өөртөө хоол идэгч зав гардаггүй, бүр амрахч зав гардаггүй байсан шүү дээ. Нэг удаа бүр Есүс шавнараа дагуулад бүгдээрээ зэлүүд газар очоод нэг жоохон амраа гэгээд амьдаа эвтрит хийж байгаа байхгүй тэд чинь. Тэгээд зэлүүд газар руу явсан чинь тэнд нь түмэн олон очсон. Ингээ хүлээгээ байжсэн. Тэгээд Есүс тэр олон хүмүүсийг хараад өрөвдөөл хайрлал өвчтөнүүдийн гар тавиад эдгэж өгөөл тэднэрт сургаал номлол тэдний төлөө залбирж өгөөл үр хүүхдүүдийг нь өрөөж өгөөл ингээл Есүс явсан байдаг. Тэгэхээр Есүс үнэхээр алдартай нэг юм байсан. Тэгээ одоогийн бидний хэлээр ярих юм бол зүгээр сонгуульд ганц ороход л зүгээр мөнгө зарахгүйгээр шууд гарлаа гэж тийм ээ. Шууд одоо зүгээр нийслэл хороо дүүрэгт биш те. Шууд улсын хаан боллоо. Тэгээ дээр нь Есүст бол бас угсаа гарвал байсан. Яг гэвэл Есүс эртний Давид хааны удмын хүн байсан байгаад байгаа. Цус байна уу байна. Нөгөө цус ярих дуртай хүмүүст бол одоо бүр сайхан болж जैन тийм ээ. Одоо Давидын удмын хүн мөн үү мөн. Есүст бол бүхэл боломж байна. Ингээд Есүс үйлчлэлийнхаа явцад 3 жилийн төгсгөлд Есүс ингээ Иерусалим руу төгсөж байгаа. Иерусалим руу явж байгаа. Эцэст нь Есүс Иерусалимд очоод загалмай цодолтод нас урах учиртай байсан. Гэтэл хүмүүс бүр эсрэгээрээ бодож байсан. Есүс Иерусалимд ирээд хаан болно гэж бодож байсан. Гэтэл Есүс Иерусалимд ирээд бүр аимшигтай үхлээр үхэх ёстой. Тэгжиж хүн төрөлхтний нүглийн тулд Есүс Христ өөрийн ам биеэрээ золиос болох учиртай байсан. Энийг ерөөсө дагагч нь ойлгохгүй Есүс ингээд мандан матраал гэхээр улмал дээшлээд эрх мэдлийн оргилдод очих юм шиг ойлгоол тэгж найдаал тэгэл Есүсийг дагаал яваад ах юм бол яванда нэг төрийн нэг яамны одоо нэг төрийн нарийн дээр ядаж очиж суучнаа гэдэг нэг юм бодолтой нэг юм том албан тушаал авчнаа гэсэн нэг юм бодолтой Есүсийг л дагаад байвал ер нь томхон юм олоод долоочно гэдэг бодолтой одоо хүмүүс бол Есүсийг их дагж исэн. Тэр дотор ялангуяа Есүсийн 12 шавнар нь бол бүр яг Есүсийг хаан болохын цагт хэн яг шадар сайд нь болох юм. Хэн яг одоо баруун гарын итгэл түшмэл нь болох юм. Хэн яг одоо ерөнхий сайд маягийн болох юм. Хэн нь одоо яамдуудыг хариуцсан одоо юу болох юм гэдэг дээр бол шавнарын дунд хооронд нь сүүлдээ маргаан дэгдэж эхэлж байгаа. Есүс Иерусалим руу ойртох тосом шавнарын бодолт нь бол дотор нь бол яасан улс төрийн өрсөлдөөн шавнарын дунд одоо мэдэгдэхүйц тийм маргаан мэтгэлцэн яриа хөөрө уур амьсгал те гэт илтгэд бий болж гисэн ба. Есүс үүнийг мэдээд шавнартай нэг сургаалыг айлтж байна. Тэрийг өнөөдөр бид нар сая хамтдаа уншиж байна. Тэр нь юу вэ гэж хэлж байна. Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуун байх талаарч маргаан дэгдэжээ. Энэ нь ийм учиртай. Би сая та бүхэн тайлбарласанчлан Иерусалим руу төгсөжсэн. Есүс Иерусалимд очиод хаан болно. Хаан болонгот би хэн байх юм, чи хэн байх юм? Бид нар лав дээгүр нилээн дээгүр залрах байхаа гэж. Нилээн том юм олж долоондоо гэж бодоод явж исэн. Тэгээ энээсээ болоод нөгөө 12 чи бие бинийгээ жилцэж эхэлсэн. Чи цаашаа би наашаа те. Есүс намайг л хэвээр яана мэдв. Намайг л тэр яаман дээр намайг л тавина. Тэр яаман дээр чамайг л тавина. Чамайг бол яах вэ? Нэг элчин сайдар томилоод гадаад руу явуулчихна. Чи бол хэрэггүй дэвшүүлэн зайлуулан чамайг гэдэг ч юм уу. Яадаг чи. Гих мэтчил нэг иймэрхүү маргаан болоод байсан. Тэгээ Есүс энэ өөрийг нь дагж байгаа энэ 12 залуугийн дунд болоод байгаа энэ маргааныг Есүс ерөнхийдөө мэдэрсэн. Энэ яг юу болоод байна гэдгийг Есүс ойлгож ирсэн. Тэгээ Есүс өнөөдөр тэдэд хариулт өгч байна. За юу гэж хэлж байна? Тэр тэдэнд харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд ирэх баригчд нь боинтноод хэмээгддэг. Тэгээ популизм хийгээд тэгээ боинтноод гэж дуудах их дуртай. Тэгээд нөгөө эрх мэдлээ ингэж хадгалж авч үлдэх нь тэдний хувьд нэг номерын асуудал байдаг. Боинтнууд хэмээн хэмээгддэг.
Харин та нар ийм байж болохгүй. Юу яриад байгаа юм бэ Есүсээ? Есүс бүр шал эсрэг юм одоо ярьчихсан. Харин та нар ийм байж болохгүй. Юу яриад байгаа юм бэ? Есүсээ та хаан болно үсттэй. Тэгээ бид нар чинь одоо таныг дагаад одоо эрх мэдэлд очих гээд байгаа үсттэй. Тэгсэн чинь та одоо юу яриад байна? Бүр эсрэг юм Есүс ярьж байгаа. Та нарын донд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог удирдагч нь зарц мэт байг гэд хэлсэн. Бүр эсрэгээр нь одоо хэлээ ачлаа Есүс. Та нарын донд хамгийн агуу нь баймаар байгаа бол хамгийн өчүүхэн эхлээд бол. Та нарын донд удирдагч баймаар байгаа бол эхлээд зарц бол. Гэлсэн. Энэ бол Есүсийг дагж исэн тэдгээр 12 залууг бол үнэхээр шоконд орсон. Юу яриад байгаа юм бэ? Эрх мэдэлтээр гарна тамга тэмдэг эзэмшин тийм үстэй те. Тэрийг хой чи тэг инг гэл ингэ сууж идэх хүн болно гэсэн чинь юу вэ? Өөрөө үйлчлэгч болох юм байна. Өөрөө зарц нь болох юм байна гэж. Тэгвэр ингээд бүр Есүс бүр тэхээс тэгсэн юм шиг юмыг бүр ингээд тонгруулад эсрэгээр нь ярьчих. Эсрэгээр нь яриад хэлсэн. Тэгээ энийг шавь дагалдагч нар тухайн үед үнэхээр ойлгож хүлээж авч чадахгүй Есүсийн сургаалуудын нэг бол яах аргагүй энэ байсан ба. Тэгээ Есүс цааш нь үргэлжлүүлээд хэлж байна. Ширээнд тухлагч үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Тэгээ одоо Есүс зүүрлэлд авж шít. Гэртээ ингээд ширээний хойморт суугаад али бууз гарч ийн үү? Али тэр мах авчир тэр салаад нэмгээд сууж байгаа хүн нь агуу юу? Тэр ширээнд гүгээд үйлчлээд явж байгаа хүн нь агуу юу? Аль нь агуу? Ширээнд тухалж байгаа нь агуу үсттэй. Үйлчилж байгаа нь бол доогор нь гэсэн утгатай үсттэй энэ чинь. Харин та нарын дунд би үйлчлэгч мэт байдгаа гэд Есүс одоо өөрийгөө хэлж байна. Би энэ 3 жил та нарыг дагалдуулж энэ тэнд очиж сургаал номлож үйлчилж явахдаа би ямар байсан? Би тийм босс шиг байсан уу? Би та нарын дунд үйлчлэгч мэттэй. Хүмүүсийг харин ширээнд суулгаад би өөрөө энэ дээрээ хүзүүн дээрээ алчуур дохоод ингээд подноос бариад тийм үү? Нөгөө юу бариад ингээд аяг тавгийн зөөж өгөөд хоол ундын зөөж өгөөд аягалж өгөөд ингээд үйлчилжсэн. Би өөрөө тийм үйлчлэгч мэт та нарын дунд байгаагүй гэж юу? Есүс одоо өөрхийн жишээн дээр ярьж байна. Намайг сорилтод байх үед гэж шүү дээ. Одоо цааш нь үргэлжлүүлээд намайг сорилтод байх үед миний хажууд байсан хүмүүс бол та нар юм. Энэ сорилтод гэж юу хэлж байгаа юм? Есүс Бурхны хөө. Тэрийн дэлхий дээр хүн болж ирсэн. Хүн болж ирэхдээ яг бидэртэй адилхан юм махан биетэй хүн болж энэ дэлхий дээр ирж байгаа. Тэгээ боолын дүрийг авч загалмаа өхөл хүртэл доошоо орчих. Энд чи доошоо орж байгаа явдал واخхой. Энийг Есүс хэлж байгаа. Есүс өндөр зиндааны нэгэн. Тэр бол Бурхны хөө. Энэ дэлхийн ямар ч эрх мэдэлтэн ямар ч агуу хаадаас илүү дээгүр нэгэн байхгүй Есүс. Тэгсэн мөртлөө Есүс энэ дэлхий дээр ирэхдээ игэл одоо нэгний дүрээр ирж байгаа. Өөр малын твшинд хүртэл төрж ирснийг та нар мэднэ. Тэгээ Есүс маш энгийн игэл амьдралаар амьдрсныг та нар мэднэ. Есүс тийм баян тансаг эрх мэдэлтэй тийм одоо амьдралаар бол амьдраагүй. Тэгээ Есүс яг ширээнд цуусан хүмүүст үйлчилж байгаа юм шиг Есүс өөрөө тэгж үйлчилж ирсэн. Хүмүүс сургаал заасан, өвчтөн хүмүүсийн эдгэж өгчээсэн, өөрөө ч хоолоо идэх завгүй, өөрөө ч амрах завгүйгээр Есүс ингэж үйлчилж ирсэн. Энийг Есүс ярьж шít. Тэр хүүхдүүдийн төлөө үйлчилсэн, эмэгтэйчүүдийн төлөө үйлчилсэн, тэр гэр бүлүүдийн төлөө үйлчилсэн, өвчтөө зовлонтой хүмүүсийн төлөө Есүс Христ үйлчилж ирсэн. Сургаал номлож ирсэн. Яг ингэж Есүс явсан. Энийг хэлж байна. Намайг сорилтод байх үед гэж. Тэгэхээр махан биеийн ийм одоо юу гэдгийг ийм дорд байдал дотор Есүс Бурхан хэрнээ хүн болж ирээд хүмүүсийн дунд сорилтонд ингэж амьдрах үед нь өөрөөр хэлбэл намайг хамгийн ийм доод зэгтээ тулцсан үед хэн миний хажууд байсан юм? Тэр орхио явцсан, энэ орхио явцсан. Та нар миний хажууд байсан байхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр бид ч их тэгж боддог өстэй те. Хүний амьдралд хамгийн хэцүү үед нь ер нь хэн хамт байсан? Тэр хүн чинхэн найз нь биш юм уу? Мандан бадраад явж яхад нь бол найз олон байдаг. Доошоо ороод юучгүй болоод үгээгүй ядуу болоод өвдөж шаналаад хэвтэрт ороод ч юм уу хинч биш болоод амжилтгүй болоод явж яхад нь яг хажууд нь хамт байгаа хүн бол жинхэнэ найз واخхой. Тэгэхээр Есүс энэ утгаараа хэлж байна л да. Намайг сорилтод байх үед минь буюу Бурхан атлаа хүн болж ирээд хүний сорилтыг өөрөө махан биетэй болж төрөөд бидний эдэлдэг сорилтын дондор Есүс өөрөө туучин гараад тэгтээ Есүс Христ гим нүгэл үлдээгүй шүү дээ. Өөрөө туучин гараад хүн төрлөختнийг аврахын тулд хаан мөртлөө, босс мөртлөө, эзэн мөртлөө өөрөө бууж ирээд
өөрөө тэр хүмүүстэйгээ хамт буулгыг үүрээд, хамтдаа зүтгээд, хамтдаа урагшлаад, хамтдаа зарцсан болоод, хамтдаа үйлчлэгч нь болоод намайг энэ сорилтын дотор явхад хэн миний хажууд байсан юм? Та нар байсан шүү дээ. Тэгвэл хожим юу гэж байна? Миний эцэг надад хаанчлалыг өгсөнчлэн би та нарт Тэнгэрийн хаанчлалыг өгнө. Та нар миний хаанчлалд ширээнд минь идэж, уун, сэнти, залран Израилийн 12 овгийг та нар тэр үед шүүх болно гэж хэлж байгаа байхгүй. Өнөөдөр намайг дорд явахад минь миний дэргэд байсан нь та нар. Тэгвэл хожим эцэг надад Тэнгэрийн хаанчлалыг өгөх үед та нар надтай хамт тэр хаанчлалыг өвлж авна. Та нар тэр үед синтит залран Израилийн 12 овгийг Есүсийн 12 шав синтит залраад одоо жинхэнэ тэр ширээн дээрээ залраад идэж уугаад бусдыг үйлчлүүлээд Израилийн 12 овгийг тэр үед та нар шүүх болно гэж хэлж шít. Тэгэхээр зарчим харж гинөө. Чи агуу баймаар бол эхлээд үйлчлэл сур. Чи амжилтанд хүрмээр бол эхлээд даруугаас эхэл. Тийм ээ? Чи хэн нэгнэр хүндлүүлмээр бол эхлээд бусдыг хүндэлж сур. Хэн нэгэн чамд ирээд үйлчлээсэй гэж хүсэж байгаа бол та эхлээд хүнд үйлчил. Хэн нэгэн таныг сонсоосоо гэж хүсэж байгаа бол та эхлээд бусдын зовлонг өөрөө сонс. Хэн нэгэн таныг ядарч явах үед чинь хажууд чинь байгаад дэмжиж туслаа, сэтгэл санаагаар ч гэсэн дэмжиж туслаа, залбирж өгөөд тийм ээ тэр болгоныг хамт явахыг хүсэж байгаа бол яваасаа гэж хэн нэгэн таныг тэгж хүсэж байгаа бол та өөрөө эхлээд хүмүүст тэг. Харин Бурхан таныг өргөмжлөх болно. Тэр хүнийг өргөмжлөхийн цагт тэр хүн таныг бас татах болно. Та нар мэдэн штэ тийм ээ. Одоо энэ дэлхийн алдартай одод Роналдо жишээлбэл тэгээ одоо маш их шүтэн бишрэгчтэй Португалийн хөл бөмбөг тоглодог. Одоо энэ юунд Арабад тоглоод байгаа бох тийм ээ. Роналдо гэж тэгэхэд чинь тийм ээ. Тэр найзгаа одоо үргэлж дэмжиж авч явж байна. Яасан? Найзтайгаа хоёулах нь анх ингээл хөл бөмбөгийн секцэнд ороод явж хахад найз нь тоглохоо болол өөрөө тоглоод ингээд цаашаа ингээд амжилтанд хүрээ явсан. Тэр үед өөртөө тусалж байсан найзгаа одоо тусалж байгаа. Леброн Джеймсийн тухай бас тэгж ярьдаг тийм үү? Харуудынхаа донд ингээд дээрлэхүүлэл ингээд зодоолчих гал дээрлэхүүлэл явдаг багт нэг бүдүү найз ингээд дандаа өмөрдөг гэсэн гэж байгаа. Тэгээд хамт тоглодог ингээд дандаа өмөрдөг гэсэн. Одоо манер өөрөө NBA-ийн номер 1 од болчихлоо шүү дээ. Энэ цаг үеийн NBA-ийн өнгө төрхийг тодорхойлж байгаа одоо лидер тоглогч болчихж байгаа байхгүй. Од тоглогч болчихж байгаа байхгүй. Тэнгүүд одоо яаж юм тэр нөгөө найзгаа үргэлж хамт авч явж байгаа. Есүс энэ зарчмыг яг л энэ зарчмыг ярьж байгаа байхгүй. Та нар намайг сорилтонд байх үед би Бурхан атлаг хүн болоод энэ дэлхий дээр ирчихсэн бусдын төлөө үйлчлээд би ширээнд тухлан суух байтлаа өөрөө үйлчлэгч нь болоод зөөгч нь болоод тэг хүмүүсийн нөгөө нэг бохир аяг тавгийг зөөгөөд хүмүүс туслаад ингээ явж хахад яг надтай хамт туслаад хамт явсан хүн хин та нар штэ. Тэгвэл эцэг хожим хаанчлыг надад өгөх цагт би та нарыг тэрэнд өргөнөө гэж Есүс хэлж штэ. Тийм учраас одоо битээ та нар ингэж тэ би хинбэ чи хинбэ би хин болох уу чи хин болох уу гэж битгий ингэж хоорондоо өрсөлдөж их мэдл алдар нэрийн төлөө хөөцөлдөөдөө та нар гэж Есүс одоо шавнартаа ингэж зааж өгч штэ. Энэ бол амьдралын алтан дүрм. Ямар нэгэн байгууллагт бид шинээр ажилтан болоод ороход тухайн байгууллагын туршлагатай хүмүүс ч гэсэн тэгж хэлдэг шүү дээ. За дүүмэн би энэ байгууллагт 20 жилийн өмнө чам шиг юу ч мэдэхгүй залуу орж ирж байлаа. Их чин тэр үед ах нь тэр үед энэ байгууллагын шалыг угаагаа явж исэн. За миний дөө чи доороос эхэлж байгаадаа бити сэтгэлээр унаараа. Хүний сэтгэл гэдэг чинь тийм ээ жоохон юмнаас л хүний хандлага анзаарагддаг юм. Зүтгэрээ хийгээрээ. Чи амжилтанд хүрэн шүү гэдэг. Ухаантай хүмүүс бол ингээд залуу үеийг тэгж урамшуулж байгаа харагдчихдаг. Та нар ийм яриа зөндөө сонсч ирсэн баг. Тийм ээ. Энд чи яаж юм гэхээр нөгөө даруугаар үйлчилж байгаа. Оюках надад бас 2-7 хоног өмнө айгүй гоё юм ярьсан. Манай дарга надад итгэдэг. Машинаа өгдөг тийм ээ. Бүхий л одоо ажиллах болцоогоор ингээд хангаж өгөөл ингэдэг. Би юусоо давардаггүй. Би юмаа яг итгэмжтэй хийх хичээдгээ гэж Оюках надад хамт бид ийшээ Лон Айленд руу бид гурав нэг машин цугаа Оюкахын машин цугаад ийшээ нэг 2-7 хоногийн өмнө нэг явсан. Оюках тэгж ярьж исэн. Тэр бас надад айгүй гүнзгий сэтгэл төрүүлсэн байхгүй. Хүн ийм л байх шээ. Хүн эхлээд үйлчилж сурах шээ. Эхлээд итгэмжтэй байж сурах шээ. Тэр алдар нэр, эд, мөнгө тийм үү? Юугүй хин нэгэн болохын төлөө ингээл зүтгэл тэмцээл өөр бусадтайгаа өрсөлдөөл ингээл арцалдаал ингээл үзэлцээл те. Энэ Бурханы хүсэл биш шүү дээ. Есүст итгэдэг хүн өнөөдөр та ингэж явж байгаа бол та ингэх хэрэггүй. Та тайван бай. Зүгээр эзэнд найд. Өмнө байгаа юмаа итгэмжтэй хий. Эхлээд бусдад үйлчил. Бурхан таныг цаг нь болоход өргөх цаг ирнэ. Амен. Би Монголдо хаач очисон
төгөлдөр пастор хөлийн зөвшөөрөгдсөн. Гэхдээ 20 30 жил Монголда ингээ итгэлийн амьдралаар амьдарсан хөдөө орон нутаг Библийн сургуульд ингээ хичээл заагаад хөдөө орон нутагт чуулган тариал Улаанбаатар хоттой чуулган авч яваал чуулган маань үнэхээр өсөж өндөөгөл олон талаар ингээ хөлийн зөвшөөрөгдсөн хүндлэл хүлээсэн хүн баггүй юу. Тэгээ энэ тэнд очихоор ерөөсөө ингээ хаалтгүй гэдэг шиг тийм ээ. Ерөөсөө ингээ хаалт нохоо нүртэл мэддэг гэдэг шиг л бараг л тийм. Яг нь нав мэдгүй хүн бас зөндөө байгаа л да. Би тэрийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд ингээд ерөөсөө энэ тэнд очиход ингээд хаалтгүй пастор ирлээ пастор гэл ингээд ерөөсөө ингээд хаач очсон ерөөсөө ингээд тэргүй игнэн залагдж яадаг номлын эндэр дээр өргөдж яадаг тийм ээ. Тэгвэл суугаад хоол идсэн ч гэсэн пастор дээшээ суул гэж л байдаг те. Ерөөсөө тийм байхгүй юу. Энд ирээд дахиад чуулганыг бид хамтдаа эхлүүлж байгаа. Тэгээ энд би хажуугаар би чи амьдрах хүн шүү дээ бас амьдрж иж би чи чуулганаа хийн шүү дээ энэ чи ганцхан бүтэн сайдраар костюмтайгаа амьдрахгүй шүү дээ би чи. Ингээд ил хоцоо өмсчил 7 хоног чи ингээд явж идэх хүн биш. Тэгэл өнөөдөр цуглаанд доослоо энийг хуу тайлж хаяа сахална ургацсан тийм ээ малгайтай цамцтай би нэмрийн өмдтэй пүүцтэй нөхөр давсан хүн болоод явж байгаа. Би та нарт нэг мессеж өчгтээ хэлжсэн шүү дээ тий. Энд чинь нэг бүх юмыг давсаар шийддэг юм байна шүү дээ. Ерөөсөө хамаг юм л давс болд юм байна. Тэгээд 2 өдөр давстаа ноцолдоод уруулан ингээл крак болоод тий нөгөө нэг ингээл явж байгаа. Би үргэлж нэг зүйлийг бодож байгаа тий. Төвлөрөө чи амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол чи ч гэсэн Америкт ирсэн, Нью-Йоркод ирсэн. Адилхан бусад монголчуудтайгаа адилхан энд амьдралын төлөө бид нар амьдрахын төлөө бүгдээрээ тэмцэж байгаа. Зүгээрээ чи багаас эхэлж байгаа. Тийм ээ? Чи Монголдо байсан бол ийм ажил хийгээл ингээ гүйхгүй. Энтхийн пасторч ч бол гоё байгаа байхгүй шал өөр байгаа байхгүй. Аль хэзээний үйлчлэн тогтцсон, сүмэн тогтцсон, амьдрал нь тогтцсон хүмүүс чи яах юм бэ? Зөвхөн сургаал номлоо бодоол ингээл сайхан офсын сайхан залууч сууж байгаа байхгүй. Мань хажууд нь цас хөрхөрсөн тэгээ давс цацсан өстой нэрэ гүйж явж байгаа шүү дээ тий. Тэгтээ зүгээр юу вэ гэж бурхан намайг нухаж байгаа байхгүй. Бурхан намайг ингээд нухаж ингээд намайг нэг гурлыг ингээд нэг нухах тусам ингээд нэг ивэлдэг шиг тийм ээ. Бурхан намайг нухаж ивлүүлж штт. Намайг хэлбэр дүрсэнд мань оруулж штт. Юу гэвэл чи Монголд байхдаа энэ хүртэл явсан одоо дахин нэг жоохон буугаад үзтэй хөө. Дахин нэг буугаад үзтэй хөө. Энэ чинь надад бас том сорилт, том шалгуур болж байгаа байхгүй юу. Тэгвэл энэ шалгуурын үед хэн миний дэргэд байсан юм? Та нар цуглаандаа ирээд урам өгөөд, надад урам өгөөд, намайг номлоход минь урам өгөөд, пастраа цуглааныхаа төлөө ингэж явъя, тэгж явъя гэж явж байгаа хүмүүс нь та нар биш үү? Харж байгаарай. Бурхан манай Нью-Йорк Монгол чуулганыг үнэхээр гайхалтайгаар ивэж өргөхийн цагт Нью-Йорк Монгол чуулганыг анх суурийн тавилдсан хүмүүс гээд та нарын амьдралдаа Бурханы бэлхэм их нэгүсэл байх болно. Би өөрийгөө нэг учиргүй Есүсийн оронд тавиал Есүс чилж ярьж байгаа юм биш. Ерөөсөө амьдралын зарчим чи энэ байхгүй юу? Энэ загварыг Есүс өөрөө үзүүлсэн, шавнартаа зааж гисэн. Шавнар нь яг энэ цаг үед хинч биш нэг хідэн загасчд, нэг татвар хураагчд, нэг урагчаараа дуудуулсан, нүгэлтэнгээрээ дуудуулсан, эсвэл нэг хар бар ажил хийдэг ийм л хүмүүс байсан. Эдгээр чи хожим агуу номлогч нар болсон. Энэ хорвоог өөрчилсөн. Хорвоод үнэхээр Есүс Христийг бол алдаршуулж чадсан. Эрдэм номгүй игэл тэр хүмүүстэй хамт үнэхээр Есүс байсан. Бурхны ариун сүнсний тослогоо байсан учраас энэ хүмүүс хожим энэ дэлхийг өөрчлөх Есүс Христийн сайн мэдээг хаа сайгүй тунхлаж тэгээд эцэст нь Есүс одоо хэлж шít. Эцэг надад хаанчлыг өгөхийн цагт тэр үед та нар надтай хамт ширээн залраад идэж уугаад Израилийн 12 овгийг шүүх боллоо гэж хэлж байгаа. Энэ бол ганцхан 12 дагалдагчтай хандаж хэлсэн үг биш. Энэ өнөөдөр та бидэнд хандаж хэлж байгаа үг. Энэ зарчим яг тань дээр адилхан хэрэгждэг. Та яг энэ зарчмын дагуу бусдад үйлчилж даруугаар явах юм бол Бурхан аяндаа таныг өргөдөг цаг нь болоход таныг бусд хүн хүлээн зөвшөөрж дагаж эхэлдэг. Та бусдад нөлөөтэй болж эхэлдэг. Би хүүгээ бас урамшуулж байгаа байхгүй. Миний хүү 0 латинуудын донд сурж байна те. Тэгээ би латин хүмүүсийг муулахгүйг үлдээ. Барууны хүмүүсийг муулахгүйг үлдээ. Гэхдээ өдөр бүр тэдний дарамтан дотор хүүмэн тэмцэж сурж байгаа. Тэгээ би хүүгээ урамшуулж байгаа. Миний хүү чи Монголдоо байсан бол энэ бүх зовлонг чи идэхгүй явна. Харин чи энэ газар ирж байгаа учраас чи ийм дарамт юу байдгийг эр хүн чи одоо мэдэрч байгаа. Хожим чи том болоод чи хүүхдтэй чи зааж өгнө. Чи өөр энэ Нью-Йоркод ирж байгаа өөр босод чиний үеийн насны хүүхдүүдэд чи дараа нь ярьж өгнө, зааж өгнө, ингэдэн шүү, тэгдэн шүү, төвчээрээ, ухаантай байгаараа, юутай байгаараа, хичээгээрээ, зүтгээрээ, мууг сайнаар дийлээрээ гэд чи ярьж өг тийм өдөр чамд ирнэ. Энэ бүхэн чинь амьдралын чинь experience болоод чамд ингээ хадгалагдчихж байгаа. Ерөөсөө сэтгэлээр бит юм. Энэ бол чиний үнэт өв болж
чиний амьдралд ингээ үлдчихэж байгаа. Би хүүгээ тэгж урамшуулчих. Ерөөсөө л амьдралын зарчим энэ шүү дээ. Монголын Христ итгэгчдийн дунд бүр нэг онгоо болтлоо яригдсан нэг босон явдал байдгийг. Манай нэг пасторуудын нэг нь одоо тэр хүн бол аль хэзээний тэнгэр өөд одсон. Бурхны сэнтээ дээр эзэнтэй хамт байгаа нэг ах маань байсан. Тэгээ тэр ах маань одоо энэ одоогоос нь нэлээд олон жил юм шүү дээ. 10 20 жилийн өмнө. Тэгээ пастор болсон. За тэгэхээр 10 жилийн ангийнхнаараа уулзалцсан гинэ. За тэгэхээр 10 жилийн ангийнхны уулзалт болохоор юу болдгийг та нар ер нь мэдэх бах те. Бүгд л нөгөө өөр өөрсдөө бол нэг юм өргөчгөө сайн яваагаа гайхуулах гал өрсөлддөг нэг тийм уулзалт болж байгаа шүү дээ. Тэгээ бүгдээрээ тойроо суудсан хин юу хийж байгаагаа ярьсан юм л да. Баахан компани захирлууд, баахан бизнес эрхэлдэг, баахан л гадааддад явдаг хүмүүс л одоо ингээл өөрсдөө ярьсан гинэ. Ахын ээлжин дээр ирсэн чи ах би нэг сүмтэй гэж ярьсан гинэ. Ойлгохгүй надаа. Одоо хувьдаа нэг сүмтэй гэж хэлж штэ. Та нар жоо инээлтэй. Ямар сони юм бэ? Гүг дэр чинь тэгээд энэ чинь нөгөө өөрийгөө чинь нэг талаар өргөөд ийн штэ. Нөгөөдүүд нь баган компани захирлаа би ийм ч компанитай, тийм ч юмтай, ийм ч юмтай гэж ярьж чинь пастор дээр ирсэн чинь пастор өөрийгөө юугаа хэлчихэж чинь гэхэлэр би нэг хувьдаа сүмтэй гэж хэлж штэ. Тэгснээрээ нөгөө хэдтэй адилхан би ч гэсэн бас өөрийн гэсэн юмтай шүү, юмтай хүн шүү гэж харуулж штэ. Одоо ойлгомжтой тий. Тэгээ хүмүүсийн донд ингээд энэ ингээд бүр онгоо шиг болтлоо ингээд яригдаа явдаг. Тэгээ хин энийг ярьсныг ч мэдхгүйгээр одоо ингээд зүгээр нэг хүн тэгээ ярьсан гинлээ гэд манай Христ итгэгчдийн донд яригдаа явж идэг. Харин хин ярьсан би мэддэг. Тэгээ тэр хүн бол айл эзэний одоо Бурхны хаанчлал руу бол одоо явсан. Биднээс нэлээд ах тийм хүн байсан. Тэгээ нэлээд настаа болоод Бурхан руу явсан. Тэгээ яг би энийг яагаад ярьж байгаа юм гэхээр хүмүүс бидний бодол ерөөсөө тийм байдаг. Болж игэл хүнд нэг өчүүхэн болж харагдахгүй. Болж игэл ер нь нэг тийм дээр байгаа, өндөр байгаа, сайн байгаа, мундаг байгаа, гоё байгаа. Тэгээ чадж байгаа, дийлж байгаа гэж харуулах дуртай. Энэ бол хүний төрөлхийн зан юм. Тэ. Хин ч өөрийгөө ингээд нэг юм доош нь дарж ярьдаг. Хин ч өөрийгөө одоо ингээд би сул дорой, би өчүүхэн, би ийм байгаа гэж ер нь юм ойлгох хүсдэггүй. Хүн ер нь өөрийг нь жоохон доошоо хийгээд ер нь бид нар ууралдаг тийм ээ. Чи ер нь яах гээд байна? Чамд би ер нь жоохон амархан санагдаад байна уу юу? Айтайхан багаараа гэж ирээл те. Ингээл одоо ер нь бид нар өөрийгөө болцлоггүй л ер нь дээгүүр шүү. Чи зүгээр амжихгүй шүү, барахгүй шүү намайг гэдэг байдлаар ер нь ханддаг тийм үү? Энэ бол махан биеийн бодол юм. Энэ бол махан биеийн хандлага юм. Тэгэхээр Японы нэг үгэнд байдаг тийм ээ. Улаанбуудаа ургах тусам бүх идгөө гэж. Яагаад гэвэл тэр чинь нөгөө үр тарианд боловсроод ирэхээр хүн жин хүндрээд шүү дээ. Жин хүндрээд ирэхээр бүх идэг тийм үү. Ямар ургамал юм дээшээ цэх байдгүй гэхээр нэг юм хөнгөн юмнууд л юм цэх байдаг байна шүү дээ тий. Тэгэхээр ямар хүн ийм дээгүүр юм бардам юм юу байдаг хоосон хүмүүс л юм байдаг. Тий. Өчүүхэн бодолтой хүмүүс л юм байдаг. Ямар хүн даруй байж бусдын төлөө үйлчилж бусдад ингэж явдггүй юм мэддэг хүн, амьдрал ойлгодог хүн, Бурхныг тэр дундаа Бурхныг мэддэг хүн. Есүс Христ хүн болж ирээд бидний төлөө сорилтын донд яаж тийм ээ даруугаар бидний төлөө үйлчилсэнийг мэддэг хүн. Өнөөдөр ингээд өөрийгөө хийд үйлгөөд ингээд бардамнаад өнгөрөөд байдаггүй. Бусдын төлөө даруугаар үйлчилж чаддаг юм аа. Есүс энэ сургаалыг өөрийнхөө шав дагалдагч нарт өөрийг нь дагж авсан тэр хүмүүст зааж сургасан. Яков номон дээр хэлэхдээ чи Бурхны хүчрхэг мотрын дор өөрийгөө даруй байлга. Тэгвэл цаг нь болоход эзэн чамааг өргөнөө гэж хэлсэн байдаг. Тийм болохоор даруй байж бусдын төлөө үйлчлэхээс битгий хичээрэй. Даруй байж бусдын төлөө үйлчлэхээс битгий хойш суугаарай. Тийм ээ. Даруй байж бусдын төлөө амьдралаа зориулахаас битгий тэр шаагаарай. Энэ танд үнэхээр ерөөлийн сувг. Таны амьдралд үнэхээр Бурханаас ирэх тэр ерөөлийн сувгийг нээж өгдөг зүйл юм шүү. Үүгээрээ та үнэхээр эзнэр ерөөгдөн эвээгддэг юм шүү. Тийм болохоор даруугаар бүгдээрээ эзэнд үйлчлэхийг эрхэм болгож бүгдээрээ хамтаа амьдрээ тий. Хэн нэгэн агуу байгаа бол байхыг хүсэж байгаа бол эхлээд та хамгийн өчүүхэн нь байл. Хэн нэгэн та нарын донд удирдахч байхыг хүсэж байгаа бол эхлээд та
бусдынхаа зарцсан болоо гэж. Тийм хүнийг хүмүүс хамгийн их дагдаг. Энэ зурган дээр та нар харж байгаа хэрэг. Жинхэнэ босс, жинхэнэ лидер хоёрын ялгааг харуулж байгаа. Босс бол яадаг вэ? Тийм ээ? Ширэн дээр суучвал хөөе чи инг, чи тэг, чи инг, чи тэг гэл тэгээд идэг. Хуруу нэмэхгүй, хошоо нэмнэ гэж ярьдаг тийм. Харин жинхэнэ лидер хүн яадаг вэ? Өөрөөрөө үлгэрэлдэг. Өөрөөрөө үлгэрэлдэг. Өөрөө яг ингээд ханцуу шамлан хамтдаа зүтгэдэг. Тэрүүгээрээ өөрөө яг юм амьд модель болдог. Яг завгар үзүүлдэг өөрийнхөө амьдралаараа. Тэгээд өөрөө хүмүүсийн дунд ороод хамт үйлчлдэг, хүмүүстэй үйлчлдэг. Тэгснээр яадаг вэ? Улан босдын хайр хүндэтгэлийг өөртөө татдаг. Улан босдын итгэлийг өөртөө татдаг. Хуучин гэрэн дээр Рехабоам гэдэг хаан асар том алдаа гаргасан. Яг энэ зарчим дээр алдаа гаргасан байдаг. Соломоны хүү Рехабоам. Рехабоам хааны өвөө Давид хаан бол алдартай хаан. Израилийг бол үнэхээр агуу ялалтанд хүргэсэн хаан. Түүний аав Соломон бол Израилийн эдийн засгийг бол өстой нэрээ дэлхийд number 1 болгосон хаан. Үнэхээр Make America Great Again гэдэг шиг өстой Израилийг Great Again болгосон хүн бол түүний эцэг Соломон. Тийм агуу өвөө ааваар дамжиж ирсэн хаан сэнтийг өвлж авсан. Одоо тэр гэр бүлийн хувьд бол 3 дахь үеийн хаан байгаа хөөхгүй Рехабоам. Тэгээ Рехабоамын хаан болонгууд нь ард түмэн ирээд хаантаа танаас нэг хүсэх зүйл байна. Юу вэ? Та эцгийнхээ үед ногдолж исэн татврын хэмжээг одоо жоохон багасгаж өгөөч гэж гуйсан байгаа хаанаас. Тэр үед дэндүү хүнд байсан. Бид нар үнэхээр шүд зун энэ улсын төлөө зүтгэсэн. Одоо та татврын хэмжээг жоохон багасгаж өгөөч гэж гуйсан байгаа. Тэнгүүт нь яв 3 хоногийн дараа та нар эргэж ирээрэй. Тэр үед би хариултаа өгнө гэж хэлсэн. Ингээ ард түмний төлөөлөл ахлагчрыг явуулсныхаа дараа хаан өөрийнхөө шадар төшмөлүүдийг дуудаж асуудаг. Эцгийнх нь үед эцэгт нь үйлчилж байсан настай төшмөлүүдийг дуудаад асуусан. Настай төшмөлүүд нь юу гэж хэлсэн гэхээр хаанд нь та энэ цагт ард түмний дуу хоолойг та сонсох ёстой. Та татврын бодлогоо зөөлөл. Ард түмний нуруунд дээр байгаа ачааг та хөнгөлж өгөх тэр цаг нь одоо болсон. Хэрвээ та энэ цагт тэдний боол нь бол тэд үрд таныг дагах болно гэж хэлсэн байдаг. Айгуу гоё үг хэлдэг. Тэнгүүт нь хаан юу гэдэг вэ гэхээр за ойлголоо та нарын зөвлөгөө бол энэ юм байна гэд өөрийнхөө үеийн залуу төшмөлүүдийг дуудаж авцраад нөгөө баян тансаг амьдралд өссөн өөртөө найдлахын баян тансаг амьдралд өссөн нөгөө зовлон үзээгүй давлуун залуучуудыг дуудаж авцраад нөгөө давлуун залуучуудаас зөвлөгөө авч штэ тэ хөшөө юу гэж бодож байна ингээд ах манийг ингээд ах андаа чи юу гэж бодож байна гэд бага анд нар хоорондоо ярьж штэ тэр чинь нөгөө залуу төшмөлүүд нь юу гэж хэлсэн гэхээр хаста нэрэ алаад үг хяргаад үг гэсэн өөрийгөө удирдахч гэдгээ зүгээр үзүүлээд үг гэсэн ийм утгатай зүйлийг ярьдаг. За мэдээж алаад үг хяргаад үг гэж яриаг үл дээ. Яг тэр хэсэг дээр юу гэж хэлсэн байдг вэ гэхээр үгүй та ингэж болохгүй. Та тэд нар зөөлөн хандвал тэд улам даврна. Тийм учраас зүгээр чангалаатай. Тэгээд тэдэрт юу гэж хэлэх вэ? Эцэг минь та нарыг суран ташуураар сахилгаж болсон бол би та нарыг төмөр ташуураар сахилгаж болно. Эцгийн минь ууц миний чигчээ хороо шиг заа ёо. Гэхдээ миний эцэг та нарыг ингэжсэн бол би бол тэрнээс илүү та нарыг бол ингэж захирж базаж контролдож те би өөртөө та нарыг ингэж ингэх болно гэж. Ингэж л хариул. Анханасаа л чангай. Анханасаа л үзүүлээд өг алаад өг гэсэн нэрээ өөрийгөө өөртөө ямар чанга бай гэдгээ өөртөө мэдрүүлээд өг. Тэгжээж идрийг ингэж зүрхийн өхүүлнэ айлгана. Тэгжээж идрийг таныг дагна. Танил яриа сонсогдохгүй байна. Монголчууд нэг иймэрхүү удирдлагын зарчим аягүй их ярьдаг те бас. Тэгээд нөгөө залуу сонголт хийх хэрэгтэй болж байгаа. Залуу хаан Рехабоам сонголт хийх хэрэгтэй болж байгаа. Нөгөө хөгшин настай төшмөлүүдийнхаа үгийг сонсох уу эсвэл залуучуудынхаа үгийг сонсох уу гэдэг дээрээ сонголт хийх хэрэгтэй болсон. 3 хоногийн дараа ард түмний төлөөлөл дахиад ирж байгаа. Хааны ордонд хаанд бараалах гэж байна. За хаан та хариултаа сойрхноо. Хаан дээр ирж бараалхсан. Хаан залуучуудынхаа зөвснөр хэлж байгаа. Миний эцгийн ууц миний чигчээ хоронд ч хүрэхгүй. Миний эцэг та нарыг одоо тийм ээ суран ташуураар арай сур гэж хэлээгүү. Гэхдээ ерөөсөө нэг юм дандаа би ерөөсөө эцгийнхэн одоо хийжсэн арга барилаас дандаа бүр 2 дахин илүү хатуугаар та нарыг захирна. Тэр тийм утгаар хэлж байгаа. Би та нарыг төмөр ташуураар сахилгаж болно. Миний эцэг та нарт одоо тийм модон боолгыг тавьсан бол би та нарын нуруунд дээр бүр ямар бүр тэрнээс илүү хүнд боолгыг би та нар дээр тавих болно. Та нар зүгээр дуугаа гэдэг байдлаар одоо ингэж хэлсэн. Ингээд юу болсон гэж удалгүй хаан тус 2 хуваагдсан шүү дээ. Харамсалтай. Израилийн нэгдсэн хаан тус бол 12 овг аймагтай байсан.
10 овг аймаг нь салан тусгаарлаад гараа явж байгаа. 2хан овг аймаг Рехобоам хаантай үлдчихэж байгаа. Нэг нь өөрийнх нь Юда овг аймаг, нөгөөх нь Беньямин овг аймаг. Энэ хоёр л одоо Давидын удмын Рехобоам хааныг одоо төшөглөн хаанаа хэмээн хүлээн зөвшөөрсөн хэвээрээ үлдчихэж байгаа. Нөгөө 10 овг аймаг нь тусдаа гараад тусдаа Израиль улсыг бий болгож байгаа. Ингээд харамсалтай нь Рехобоам гэдэг энэ залуу гинэн одоо юу гэдгийг тийм ээ ойвергон одоо улс хуургүй, даруу биш, хүнд үйлчлэл сураагүй, удирдлагын мэрэгэн ухаанд суралцаагүй энэ хааны энэ болчингүй шийдвэрээс болж Израилийн 80% нь тусдаа салаад гараа явж байгаа. Тэгээд өөр Яробоам гэдэг залуугаар одоо өөрсдийнхөө хааныг томилоод ингээд энэ цаг үеэс эхлээд Израилийн хаанчлал хоёр хуваагдаад нэг нь өмнөд хаанчлал, нэг нь хойд хаанчлал гэж хоёр хуваагдсан түүхтэй. Хэрвээ Рехобоам настай зөвлөхүүдийнхээ үгийг сонсоод ард түмэндээ бууж ирээд сентинээсээ бууж ирээд ард түмнийхээ төлөө үйлчилсэн бол тэд мөнхөд Рехобоамыг загснаар болж үлдэх байсан. Харин улам илүү дээрээс ингэж захиран тушаасан учраас дургацж байгаа. Ингээд бүр салаад гараа явж байгаа. Ингээд алдсан байдаг. Харин Есүс ирээд яаж хаанчилсан бэ? Есүс энэ Давидын удмаас төрсөн шүү дээ. Энэ Рехобоам хааны ч удмаас Есүс махан биеийн хувьд төрж байгаа. Есүс ирээд яаж хаанчилсан бэ? Есүс ердөөсөө хаанширанд яг энэ махан биеэрээ хүний засаглал дээр суугаагүй. Гэхдээ Есүс өнөөдөр ч бидний хаан байна. Энэ дэлхийн бүх үндэстэнд Есүсийн нэрийг өнөөдөр дуудаж байна. Яагаад? Тэр эрх мэдлийн төлөө улаарж яваагүй. Тэр эд баялагын араас хөөцөлдөөгүй. Тэр зүгээр өөрийнхөө эрх ашигын төлөө яваагүй. Есүс Христ өөрийнхөө амьдралыг бусдын төлөө үйлчлэл, зарц болгож зориулсан. Ийм учраас л өнөөдөр бид Есүс Христийг эзэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас л Есүс Христийг бид өөрсдийнхөө ёс зүй, этикийн хамгийн дээд үлгэр жишээ болгон өнөөдөр түүнээс үлгэр жишээ дуурайл аван сурдаг. Хүмүүс ийм удирдагчийг дагж байгаа. Есүс өнөөдөр бидний дунд махан биеэрээ байхгүй ч ариун сүнсээрээ байж энэ чуулганы эзэн. Есүс бол энэ чуулганы тэргүүн. Есүс бол өнөөдөр таны амьдралын жинхэнэ лорд. Яагаад та Есүсийг хүлээн зөвшөөрдөг гэж таныг ташуурддаг учраас уу? Хатуу учраас уу? Үгүй шүү дээ. Есүс таныг өршөөсөн учраас. Есүс таныг өрөвддөг учраас. Таны залбиралыг сонсдог учраас. Танд амьдралын тийм зөв мэрэгэн ухааны үгсийг түүний үг бидэнд заадаг учраас. Тэр бидний төлөө амиа өгсөн учраас бид түүнийг эзний хэмээн хүлээн зөвшөөрдөг. Ингэж бас та энэ нийгмийн аль салбар дээр байсан та амжилтанд хүрэх болно. Хүмүүс таныг дагах болно. Таны нөлөө улам ихсэх болно. Хүмүүс танаас суралцах болно. Эзний өмнө бүгдээ хамтдаа энэ цаг дор залбирэн гойцгаая. Эзний өмнө бүгдээ өөрийнхөө зүрхний бардамлыг магадгүй энэ цагт гэмший, тийм ээ. Хэрвээ танд атаархал, хорсол, өрсөлдөөн байдаг бол хэрвээ хэн нэгнийг харахтаа уурч нь хүрээд тэр хүнээс илүү дээгүүр болчих гээд ингээд чичрээд зүтгэдэг бол бити санаа зов. Зүгээр бурханд өрг. Зүгээр бурханд өг. Тийм надад ч гэсэн тийм сорилт байдаг. Өдөр бүр тийм сорилтын донд би бас амьдарч байгаа. Миний хувьд Америкт ирээд удаагүй байна. Тийм ээ, чуулганаа сайн хийгийн төлөө хичээж гэн, зүтгэж гэн. Чуулган маань өсөөсөө бусдад хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн мундаг сайн пастор байх юмсан гэсэн ийм хүсэл надад ч гэсэн адилхан байдаг. Гэхдээ энээс илүү чухал нэг зүйл байгаа. Тэрний юу вэ гэвэл би Есүстэй хамт алхах. Есүсийн хүсэж байгаа тийм удирдагч байх. Хүнийг хайрлах чаддаг нэгэн байх нь бүхнээс илүү чухал юм шүү. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа энэ цаг дор залбирцгаая. Гайхамшигтай бурхан эцэг минь ээ. Таны өмнө бид зүрх сэтгэлээ даруусхан залбирч байна. Таны хүү Есүс хаадын хаан, эздийн эзэн, бурхтын бурхан боловч энэ дэлхий дээр хүнтэй адил болж ирээд бидний нэгэн адил сорилтын дондор амьдарч хүний зовлонг, хүний нулимсыг, хүний өвдөлтийг, хүний шаналлыг яг бидэртэй адилхан мэдэрч
энэ бүгдийн дондор гарч явахдаа биднэрт жинхэнэ хүн ямар байдаг гэдэг тэр үлгэр жишээг үзүүлсэн. Таны үгэнд талархаж байна. Есүсээ таны төлөө талархаж байна. Есүсээ та нэгэн цагт хэлэхдээ ядарч, зүдэрч яваа нэгэн байвал над дээр ир, би та нарыг амраая. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн, надаас суралц. Би зүрхээрээ дүлгөөн даруу билээ гэж та үгэндээ хэлсэн. Тийхүү эзэм танаас суралцаж, тантай ижил, бусдад үйлчилж, жинхэнэ даруугаар таны нэрийг алдаршуулж явахд минь та туслаач. Эзэм минь бид хүний махан биеийн хүчээр өрсөлдөж биш, харин таны ариун сүнсний удирдамжаар удирдуулж амьдрахад минь та туслаач. Эзэн би өөрийн нэр хүндийн төлөө санаа зовхгүй. Би өөрөө хэн нэгэн байх гэж би бусдтай өрсөлдөхгүй. Харин би бүгдийг танд даатгаж байна. Би өмнөө байгаа танаас өгсөн үүргээ итгэмжтэйгээр биелүүлэхийг хүсэж байна. Тантай хамт таны хүсэл дуу хоолойг ойлгож тантай хамт алхахад минь та туслаач. Талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.